Өнөөдөр олон улсын их баригч нарын өдөр тохиож байна. За тэгвэл их баригч нороо хүрээ амарч явах газарт 33 жил ажиллахдаа 13,000 гаруй нэрийг их барьжээ. Төрөх эмнэлгийн орон дээр гарсан эхийн сэтгэл зүг тайвшруулж, төрөлтийг зөв удирдахаас эхлээд их хур хоёрыг эсэм минь дуулцуулах нь энэ мэрэгжлийн онцлог гэлээ. За гэхдээ сард сая 450,000 төгрөгийн цалин авдаг нь их баригч нар мэрэгжлэрээ ажиллахгүй байх ажлаасаа хашрах нөхцөлийг бүрдүүлдэг гэлээ. Хөгшин жилэрж гэнэ мөмө хайгаад гараа хөөж шүлсэн гойжоо дэрвэл амлуулнаа. Сайн минь өөхөн чинь ийм сайн өөхт. Амлж гэн тийм. Тэр үед аавынхаа хүсэлтээр би имж болсон. Тэгээ юу ч мэдэхгүй л 8 дугаар гингэд 16 настай охин байлаа шнэ. Аав минь надад сайхан мэрэгжил бас сонгож өгсөн байна. Өдийн хүртэл бас ингээд дасралтгүй ажиллах, хоолтойгоо амьдралтайгаа ингээд байх сайхан ажлыг бас аав минь надад гэсэн бас тэнгэрээс аав хоёр нь харж байгаа бах. Би бас ааваараа бол бахархдаг охинтой хайртай байсан. Аавынхаа сонгож өгсөн мэрэгчлэр тууштай ажиллаж, мэрэгчлдээ дурласан Норов 1992 оноос хойш хүрээ амарч газарт ажиллаж байна. За энэ хугацаанд 50 орчим их баригч бэлтгэж ажиллуулснаас гадна 200 гаруй ихэр нэрэд багаараа тусламж үзүүлжээ. 3-4 дэх курсыгаа дадлага хөдөө орон нутагт хийдгүйсэн. Тэр бас надад их давуу талтай байлаа. Хөдөө орон нутагчийнхэн одоо ард түмэн дотор багийн нөгөө баг эмчийн үүрэгч нь одоо яг л тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тийм учраас хүнээ төрүүлээ сурцсан байсан. За ингээд ихнэрээ 2 цаг орон дээр цуг байшгүй заа юу. Хүүхэд нь амраад хөхөн шүү за. За аав нь бас хажууд нь туслаад өгөөрэй за. Бэлэн байдал гэдэг үгийг би байнга хэлнэ. Одоо их няраад ямар бэлэн байдал байх хэвээр бүгдийг л бэлдсэн байх хэвээр. Няраа талаасаа юу байх хэвээр, их талаасаа юугаа бэлдсэн байх хэвээр, ямар хүүхд аавна гэдгээ бид хэд мэдэхгүй байгаа учраас бэлэн байдлаа л хангасан байх хэвээр. За тэгэл их няраа хоёрлаа 9 минут амарчаал баг маань нэг сайхан санаа зовхгүй болвол тэгэл нэг сэтгэл амгалан бол тэр ээжийн эдэлж байгаа сэтгэлийн жаргалыг бид хэд бас цугл эдэлж байгаа. Мэргэжил бүхэн сайханч дурлаж хийвэл илүү амттай гэдгийг их баригч Норов хуучлалаа. За өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1100 гаруй их баригч ажиллаж байна. Тэд их хүрийг эсэм минь уулзуулах хариуцлагатай ажлыг хийдэг. Тэгвэл их баригч нарын цалинг нэмэгдүүлэх нь чухал байгааг хүндсэн юм. За одоо ингээд дадлага тарж явах хугацаанд болохоор энэ мэргэжил нь аягүй хачаалтай. Тэгээд өөртөө болон одоо арга ирийнхэндээ зарцуулах цаг аягүй бага. Тэгээ яг их хүүхдийн төлөө явдаг тийм гоё мэргэжил тийг ер нь амар ойлгож байгаа. Хамгийн хэцүү юм бол одоо их баригчийн ажил. Нэг л хэцүү юм байдаг. Цалин багтай. Сая 450,000 төгрөгөөр өнөөдөр энэ их хариуцлагатай ажлыг хийгээд 1100 гаруй их баригч Монгол улсад ажиллаж байна. Эдгээр маань одоо энэ аргарын амьдрал 150,000 төгрөгөөр одоо хөрөнгө оруулалт хийж чадах уу? Энэ хэд маань бүгдээрээ л амьдрал тийм ээ. Өрх толгоос эмэгтэйчүүд байна. Одоо боломжтой ч хүн байна. Тэгтэл одоо энэ цалинг нэг жаахан нэмэх юм уу? Одоо энэ эдийн засгийн асуудал дээр нь жаахан одоо нэг хөшүүрэг болж өгөх юм бол бас энэ ажлыг хийхгүй юм байхгүй.